За өнөөдөр миний ярих байгаа сэдвтэй миний царай айгу холбоотой. Яагаад тэгэхээр хүмүүс олон хүмүүс намайг наснаасаа айгу жоо хараадаг гэж ярьдаг. Тэгээ одоо жишээ нь би нөгөө нэг альфа гэдэг номын дэлгүүрт ажилладаг гэсэн. Тэгээ манахаас өөрийнхөө дур тавьгээд ер нь бол бүр бэлгийн боловсролын бүр маш том. Тэгээ бүр нэг мундаг профессор хүний бичсэн тийм бэлгийн боловсролын ном гаргасан байхгүй юу? Тэгээд тэр чинь бол өсвөр насны хүүхдээс эхлэж уншаад бүр цэвэршилтийн үе хүртлээр ол хүн унших ёстой тийм чухал асуудлыг хүндсэн ном байхад энэ юу жоохон охиноор юм хэлгээд байгаа. Энэ жоохон охин ийм ярьж болж байгаа мó? Садар самун гэл ороод ирдэг заяа. Эсвэл би ингээд ямар нэг юмн дээрээ баг зэргийн хараалын үг ч юм уу те постлот ч юм уу хараалын үг хэлчихэнгүүт тэр хараалын үг нь олонгууд нэг юм амар хараалын үг биш заяа нэг юм новш хуцах нэг юм миний хувьд л энэ бол амар ингийг багхгүй юу зайл ч юм уу тийм үг хэрэгэлчингүүд бүр ингээд хүмүүс яг намайг нэг юм байж болцсон боломгүй бүр нэг юм хүний санаанд багтамгүй юм амар гэмт хэрэг хийсэн юм шиг хүлээж авдаг заяа. Та чи хараал хэлчихэж байгаа юм уу чи яаж хэлж чадчихна ийм хоолоогоор гэд. Үгүй юу гэсэн үг хоолоо ер нь хараал хэлэхэд таашаа ийм тест авах хэрэгтэй гэдэг юм уу? Хоолооны энэ high pitch, down pitch гэд байдаг шүү дээ. Тэр нь ийм бэжэж хүн хараал хэлэх боломжтой болно гэдэг ч юм уу. Энийг бол чи царайнаас юу гэдэг дор 25 настай хүн шиг хараач хараал хэлж болно гэсэн тийм байд юм уу? Бүр ингээд би тэрийг ерөөсөй ойлгодгүй байхгүй юу? Яг нэг юм миний царай нэг юм жоохон хүүхд чи харагдаг болохоор нэг бол би эмхтэй болохоор хараал хэлж болохгүй гэдэг үгийг би бүр үнэн голоос үзэн яддаг заяа. Эсвэл нөгөө пост яваад байдсан шүү дээ. Нэг эмхтэй хүмүүс нэг за жоохон мухайлаад нахаалны ч юм уу те хүн байгаад тэр нь нэг ганц зэр хараалууд орчингод Ста ирээдүйд ээж болох хүн байж ээж oh my god яаж чадчихна хараал хэллээ гэж хэлдэг. Гэт аав нь хараал гэж болт юм уу тэгээд юу гэсэн үг юм. Тэр хүүхэд өсгөх чинь ганцхан ээж байт юм уу? Бас байна эцтэй. Ээж хараал хэлэхгүй аав хараал хэлэхгүй байж ээж л зэрэг өсгөх нэцтэй. Тэгээд яг хүмүүсийг би ойлгож ил да ялангуяа миний хувьд бол юу гэдэг лээ 10 жилийнхэн илүү хандсан ч гэх юм уу те контент хийдэг. Тэгээ намайг хүүхдүүд үзэж байгаа гэдэг утгаараа би үгээ цэгэнтгэн зүйтэй. Гэтэ би хизээч бичлэг дундуур бол п, г, я юу гэдэг те амар үгийг бол би хэлж байгаагүй байхгүй юу. Миний өсрэл хэлдэг хараал бол энэ нөгөө новш тэгээ зайл хуцах гэсэн гурвыг байгаа заяа. Тэгээ яг би постн дээр бол хараал үг бичдэг. Гэтэ тэр бол тустай асуудал. Ягаад тэгэхээр Facebook дээр намайг хөвчлэн хөгшөө хүмүүс тагдаг. За тийм байгаа байхгүй юу. Тэгээд ингээд би ер нь бодоод ер нь хараалын үг яг давуу талтай мó хараалын үг хэн зөв юм уу буруу юм уу гэдэг талаар ярих чинь. Тэгээ зөв бурууг бол угаасаа хүн хүний яаж өссөн орчин тэр юу бол шийднэ. Тэгээ дээрэс нь хүнийг шууд хараалын үг хэлэнгүүт энэ соёлгүй гэж башиддаг чи амар буруу. Тэгээ зүгээр би ингээд хараалын үгийг шинжлэх ухааны талаас нь судалсан юу байд юм бэ гэдэг талаас нь ярих чагаа шүү зөө. Тэрнээс биш за даана хараалын үг сайн гэ хэлчлээ. Би хараалын үг өстө сайхнаар хэлхийгээд өдөр тутамдаа өгүүлбэр болгоныхаа араас гიშ залгах ч юм уу тий. Хүн болгоныг пэгээр дутах ч юм уу. Тийм юм би ерөөсө сурчлаагүй. Би зүгээр хаяа нэг ямар үед хараалын үг хэлэх нь ер нь бол танд илүү давуу талтай байж болох вэ гэдэг хит хитэн судалгааг ярих чагаа шүү заяа. Тэрнээс биш даана хэлс гэсэн юм чин гээд юу харааллаа явчваа. Тэгээ дараа нь би тэгээ бас буруу нэртэй муу нэртэй болоод үлдэн штэ. Тэгээсээ өмнө хараалын үг ер нь яг анх яаж үүссэн гэдэг талаас ярий. Яасан бэ гэхлээр хараалын үг бол ихэвчлэн яг нөгөө миний судалсан зүйлийн нэвчлэн нөгөө англи хэлэн дээр судалгаа хийсэн байсан болохоор яг монгол хэлний ч юм уу те Аз хэлний соёлын этимолог талаас нь ерөөсөй байгаагүй ихэвчлэн англи хэлэн дээр үнэлсэн байсан болохоор би л тэр талаас нь ярих бах. За ерөнхийдөө бол шашинтай бүр нэгт холбоотой. Өөрөөр хэлбэл англиар хараалын үгийг profanity гэж нэрлэдэг шүү дээ. Тэр үг нь олонгууд яг үндэс угсаагийн судлаад үзэх юм бол сүмээс гадуур гэсэн үг заяа. Тэгээд ерөнхийдөө ингээр ойлгох юм бол сүмээс гадуурх үгс буюу тийм сүм дотор байдаггүй ариун бус үгсийг бол хараалын үг гэж анх ойлгож эхэлсэн байгаа. Тэгж жагаад тэрхүү үг нь юу болж хуурсан бэ гэхлээр табу буюу монголоор бол тийм ярьж болдоггүй тийм муу ёрийн тийм сэдвүүдээс ихвчлэн гарч ирсэн. Тэрэнд нь юу ахтах вэ гэхлээр мэдээж секс буюу тийм бэлгийн зан үйл эсвэл нөгөө нэг юу яа ийм биенээс гожж байгаа ямар нэгэн зүйл жишээ нь нус цус юу гэдэг вүлээ юу гэдэг баас шээсэн тэр орно тиймэрдүүгийг бол хөвчлэн хараалын үгээр тооцдог байсан. Тэгээ монгол хараалын үгээ бодоод үзсэн ч гэсэн цусаараа тэг гэсэн гэдэг ч юм уу те ер нь бол тийм биений шингэнтэй айгу холбоотой байдаг. Маш олон соёлд болонгууд өвчнөд хараалын үгийг маш ихээр зөөрлөдөг. Өөрөөр хэлбэл өвчнөд холбоотой хараалын бүр маш их байдаг заяа. Тэр нь юу гэдэг чи эртний дүүч хэлээд байдаг штэ. Нидерланд хэлээр ийм
хор тавдар тээгч гэдэг бол ийм хараалын үг бол айгүй хүчтэй орсоор ирсэн юм байлээ. Тэгээ манай Монголч гэсэн яг энэ нөгөө нэг юу гэдэг вүлээ шашинтай айгүй холбоотой гэдэг дээр миний бодож байгаагаар чинь үйлс нь хазаасан гэдэг ч юм уу. Тэр үг надад бүр амар таарад байгаа байхгүй юу. Үйлс хазаах гэхлээр ерөөхдөө бол тийм хүний зан үйл байдаг мэд. Тэгэхээр яг тийм шарын шашинтай амар холбоотой байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр яг нэг юм шашинтай хараалын үг бол бүр илт холбоотой эд юм болов уу гэдгийг монгол хэлэн дээр ч гэсэн харж болох юм байна гэж бодсон. За одоо бүгдээр яг хараалын үгтэй холбоотой сонирхолтой судалгаанууд руугаа оръё. За эхнийх нь олонгоо заяа. 2009 онд нэг судлаач яасан бэ гэхэлэр хүмүүсийг цуглуулж агаад юм хүйтэн бүр нэг юм цэл хүйтэн ус байдэн штэ нэг юм хөл гараад өрөнгөд бүр нэг ясанд хүртэл мэдрэгддэг. Тийм хүйтэн савнд хүмүүсийн гарыг дөрүүлсэн байгаа. За тэгээд хүмүүс хэр удаан дүрч чадах нь уу гэдгийг судалсан. А гэхдээ тухайн хүмүүсийн хоёр бүлэг хуваасан гэж байгаа. Эхний бүлэг нь олонгууд чимээгүй гараа дүрэн. Дараагийн бүлэг болонгууд хараалын үг дотор уншиж болно. Новш яс хүүт юм бэ? Ёо, өстө өглөө ямар хүүт юм бэ гэд хэлж болно. Тэгсэн чинь хэн илүү удаан тиссэн гэж бодож байна. Хараалын үг хэлсэнгүүд нь гэхдээ саний судалгаанд яг хүнд нь илүү үр дүнтэй байсан бэ гэхэлэр нэг амар хараал хэлдэггүй. Яг нэг юм хэрэгтэй үед л хараал хэлдэг хүнд бол яг тэр нь амиг үйлчилжсэн. Одоо чинь би тэгэж банк пэ я гэж хэлдэггүй хэрнээ яг хүүтийн юмд гараад өрхтөө ёо пэ ямар амир хүүтийн юм бэ гэсэн бол тэрхүү зүйл надад илүү одоо хүн дээр нөлөөлөх илүү сайн нөлөөсөн гэсэн үг. А эсвэргээрээ би өдөр тутамдаа пэг хамаагүй урсгадаг бол тэр хараалынхаа нүгний үйлчлэгээ тэгэж амар сайн үйлчлэг байсан. Тэгээд ингэж хэлэнгүүт хүмүүс нөгөө нэг хараалын үг гэхлээр заавал одоо ингээд одоо санийх дээр жишээ нь хүн хүүтийн юмд гараад өрөнгөт хүн нэг юм орилмоор болж байгаа тэрийг хараалын үг хэлээд тайвширж байгаа юм биш үү? Энэ бол хараалынхаа үгэндээ биш зүгээр тийм аваа гаргаж байгаа орилж байгаадаа учир нь байгаа юм шүү гэж бодож магадгүй тэгэнгүүт бас нэг судалгаа яадаг заяа. Тэрэн дээр одоо хүмүүст та хараалын үг биш одоо яг саний судалгаа заяа. Тэр нөгөө нэг гар дүрэг судалгаа руугаа эргээд очиход ерөнхийдөө ол хүмүүс ингэж бодож болох байхгүй юу. За магадгүй ингээ юу юугүй чимээгүй ингээ шүд зугаад тахаар илүү өвчтэй байгаад ямар ч хамаагүй үг хэлэхээр хүн илүү тайвшраад илүү одоо юу гэж чинь те тархин завгүй болоод өөр юм цатаараад өвчин багассан юм шүү илээд удаан тиссэн юм шүү гэж бодож магадгүй. Тэгээд тэр эрдэнтэн яг тэр нөгөө гар дүрсэн хүмүүстэй нэг бүлэгт нь олонгууд за та яг хараалын үг хэлгээд а нөгөө бүлэгт нь олонгууд нэг юм зохиомол хараалын үг хэлсэн байхгүй юу. Одоо чинь fuck гэхийн оронд одоо чинь truck гэдэг ч юм уу те нэг юм өөр хараалын үг хэлүүлсэн чинь тийм зохиомол хараалын үг хэлүүлсэн чинь тэр нь болоогүй. Өөрөөр хэлбэл яг нөгөө нэг нийгэмд тархсан байдаг тийм тогтсон хараалын үг хэлсэн чинь өвчин даах чадвар илүү ихсэн гэсэн. Тэгээд энэ дээр бас нэг амар сонирхолтой нэг юм гаргалгаа юм уу байсан нь юу вэ гэхлээр амьтад одоо би биентэйгээ дайралцахын тулд одоо би биентэйгээ зодтолтохоосоо өмнө нэг юм архираал зарим амьтад нь ингээл бие том болгож үзүүлээл ивэртэй амьтан бол ивэр миврээ харуулаа сүртэй болдсон штэ. Энийг нэг хүн хараалын үгтэй зөрүүлсэн мэсэн. Өөрөөр хэлбэл нөгөө нэг би юугүй одоо хүн миний ураг хөрвлээ гэж бодох юм бол би тэр хүнтэй очиод барилдаа зуралдаа зодтолтоод авахын оронд хараалын үг хэлчихэнгүүт яг нөгөө амьтан ингэж байгаа юм шүү дээ. Би ингээд хараалын үг хэлж чаддээ шүү дээ. Би бол ийм том шүү. Чи одоо ингээд чамд одоо ямар нэгэн тийм одоо аюул тулгарж байгаа шүү гэдгийг харуулах нэг төрлийн тийм юу одоо хүчээ гаргаж байгаа үзүүлэн байж болох юм байна гэдэг сонирхолтой юм гаргацсан байсан. Тэр надад амар гоё зөв санагдсан. Тэгээд бас яг хараалын үг ганцхан одоо нөгөө нэг биеийн өвчин дахаас гадна өөр нэг юм дээр амар үр дүнтэй байдаг noloнгууд ямар нэгэн та чухал мессежийг чухал санаа хүргэх гээд байгаа бол хараалыг илүү нэг хүчтэй болгож өгч байдаг. Одоо жишээ авах юм бол одоо улс төрчдөр магадгүй одоо юу гэж чинь те би одоо энэ улсыг одоо энэхүү эдийн засаг бариад байгаа улсыг би одоо улсын хурдан гишүүн болчих юм бол даалаад өгнө гэхийн оронд энэ улс үнэхээр бүр шалтаа ортлоод оройд чи үнэхээр новшийн байдалтай би үүнийг үнэхээр гэдэг нэг юм жоохон хараалыг ачлаад хэлчихэнгүүт тухайн хүний мессеж нь илүү сайн хүрч яадаг. А тэгээ дээрэс нь тухайн хүнийг сонгох уу үгүй юу гэхлээр сонгогчд тухайн хүнийг илүү сонгож эхэлж яадаг. Өөрөөр хэлбэл нэг юм хараалыг хэлснээрээ тухайн мессеж илүү тийм хүчтэй сонсогдож яадаг. А эсвэл нөгөө нэг төсөөлөөгүй хүнээс тийм юм сонсчингууд хүмүүс үе энэ яг юу болчих вэ гэдэг илүү анхаардаг гэж магадгүй. А дээрэс нь яг нэг юм хараалын үг хэлчихэнгүүт нэг юм амар боловсралтай амар дээр нэг юм биднээс дээр байгаа улс төрчид нэг юм бидний цандаар ороод ирсэн юм шиг мэдрэмж төрөөд илүү тийм танил мэдрэмж төрөө сонгодог гэж магадгүй гэж битсэн байсан. Тэгтлээгээд юу юугүй одоо ПГ яа гарамдуу төсөв биш штэ зүгээр яг зарим нэг тохиолдолд хэрэгтэй нэг ганц хоёр юм чимхлүүрийг оруулж ирэх хэлж байгаа штэ. Яа. Тэгээд судалгаагаар болонгууд юу нь бол хүүхэд ихэвчлэн нэг 6 нас орчмоос эхэлж харааж эхэлдэг гинэ. Энэ батар амар эрттэй гааз.
Тэгээд юу яадаг? Ер нь бол бид нэр нийт хэрэглэж байгаа үгнийхээ 0.5-аас 0.7% нь бол хараал хэлж яадаг. Тэгээ хараал гэдэг нь бас юу юуг нөгөө ПГ биш шүү. Яг л одоо миний хэлдэг шиг хуцтай л новш шүү гэдэг тэр үгнүүд орж байгаа шүү. Тэгээд нөгөө хүүхэд эрт хараал хэлдэг гэсэн штэ. Тэрэн дээр нэг амар чухал юм байсан. Та хүүхэд байхдаа таныг одоо танаа ээж аав чинь танд хараалын үг гэхэр одоо табу буюу хэр болохгүй зүйл вэ гэж зааснаас хамаарат таны хараалыг хүлээж авах зүйл одоо том болоод хараалыг хэрхэн хүлээж авахтай хамааралтай болж байдаг. Өөрөөр хэлэх юм бол би одоо жишээ нь багтаа ээж аавных амар хараалын үе тоодгүй, намайг одоо чинь багасаа новч ч юм уу те хут ч юм уу гэ хэлхийнх амар тоодгүй байсан бол би том болоод хараалын үгийг чангаар одоо надад хараалыг сонсох гээд миний хариу үзүүлэх реакц хамаагүй баг байсан бол эсэргээрээ бүр хараалыг юроосоо хэлж болохгүй новшол муу үг те мал бол муу үг ч юм уу тэгээ заагаад тусцсан тийм хүүхдүүд болохоор хараалын үг сонсохороо илүү нөгөө нэг ийм биеийн реакц илүү үзүүлж яасан гэсэн тийм сонирхолтой судалгаа байдаг. Тэгэд хараалын үгтээ бас нэг амар сонирхолтой судалгаа юу байсан бэ гэхлээр Шинэ Зеландд fuck гэдэг үгийг одоо юу гэмээр нөхөрлөлийн одоо нөхөрлөл яг дараагийн шатанд орсон бэлэг тэмдэг гэж үзсэн нэгэн сонирхолтой судалгааны хариу гарсан. Өөрөөр хэлэх юм бол би энгийн үний хажууд хизээж харааллахгүй байхгүй юу? Тэгсэн хэрнээ сайн найзуудынхаа хажууд ч юм уу те сайн найзтайгаа чатлахтаа энэ мүү гэд одоо хараалыг хэлэх ч юм уу тиймэр дүн байж болно. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо хараалын үг бол одоо би чамд итгэж байгаагийн баталгаа шүү. Би чамд итгэж байгаа болохоор би муухай үгийг ашиглаж байгаа шүү. Тэ би чиний хажууд муухай үг хэлэх хэмжээний юм одоо өөртөө им comfortable буюу тийм хамаагүй чиний хажууд өөрөөрөө байж чадчихна гэдгийг илэрхийлэх нэг төрлийн тийм нөхөрлийн бэлэг тэмдэг болтгоо гэдгийг харуулсан байсан. Тэгээ зөндөө олон хүмүүс олонгоо за хараалын үг хэрвээ хэлж байгаа чинь бол нэг итэй боловсруулагүйгийн шинжнийг ол тэ нэг юм боловсруулгүйгээсээ гадна тэ ийм одоо зэрэг зиндаа муутай ч юм уу тэ гэх мэтээр шууд боловсролын төвшин болоод тухайн хүний олж байгаа орлогын төвшин хараалын үг хэлж байгаатай холбох гээд байдаг. Гэтэл судалгаагаар олонгууд яг ийм дунджаас дээш орлоготой хүмүүс дунджаас доогоош орлоготой хүмүүсээс илүү их хараадаг гэсэн судалгаа байдаг. Гэхдээ энэ бол яг манай улс дээр ч юм уу өөр хүн дээр хэрхэн гарахыг бол мэдэхгүй. Гэхдээ энэ ерөнхийдөө бол Их Британд явуулсан судалгаа байсан. Бас яг нөгөө нэг санитар найзын нөхөрлийн дараагийн шин чат гэдэг шиг хэмэлэт олонгууд одоо ер нь бол ярианда нэг ганц хоёр хараалыг ашигладаг хүмүүс олонгууд юу яадаг? Хүнд илүү тийм ихтгэл давхуйц харагддаг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн муу юм болонгууд нь энэ одоо ямар новшин болчихваа гэдэг нэг өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ил гаргаж байгаа гэдэг утгаараа хүмүүс илүү ихтгэл дааж эхэлдэг гэх юм уу? Энэ хүн за ингээд өөрийнхөө сэтгэл санааг шударгаар гаргачихж чинь гэд ихтгэл давхуйц харагддаг гэсэн тийм сонирхолтой судалгаа байд юм билэ. Тэгээ би одоо ингээд бичлэг хийж явахдаа ямар нэгэн байдлаар ПГЯ гэсэн амар үг хэрэглэхгүйгээр зүгээр юм новш ч юм уу те зайлмал гэдэг үг хэрэглэж байгаа бол энэ бол бүр үнэхээр миний ингээд дотроос гарч байгаа бодит мэдрэмжүүд шүү. Тэгээ би энийг гаргаснаар амар тайвширдээ шүү. Тэрнээс ш би ингээд өсвөр насны хүүхдэдэд буруу үлгэр дуурайл болох байгаа юм байхгүй. Үлгэр дуурайл болохоор байсан бол аль хэдийн тэр нөгөө бетний компани вейпний рекламыг бүгдийг хүлээн зөвшөөрөөд энэ дундуура би вейпний реклам гаргаад мөнгө олоо явж явах байсан юм аа. Би тэгээгүй. Йоо. За тэгээ ерөнхийдөө бол хараалын үгийг ямар нэгэн байдлаар одоо өөрийнхөө сэтгэл хөдлөлийг гаргах гэж илэрхийлж байгаа. Тэгээ та ямар нэгэн хүнийг гомдоогоогүй бол энэ бол хэлээд би зүгээр гэж боддог. Одоо чи нөгөө нэг хараалын үг чинь дотор айгүй олон янз штэ. Одоо чинь гэ гэдэг хараалыг бол миний хувьд хамгийн заваа хараалыг байхгүй. Ягаад тэгэхээр энүүгээрээ тийм эмхтэй үнийг л дорт үтсэн тийм хандлагатай байдаг. Пэйж гэсэн бол тийм л үг штэ. Тэгэнгүүт миний хувьд одоо чи новшол ямар нэгэн хөөст хамаарахгүй би ямар нэгэн тийм арьс өнгөний үзлийн ч юм уу тийм нэг доош нь эсвэл гаргаагүй би зүгээр л тухайн ямар нэгэн зүйлийг хогтой зуршилж байгаа зүйл. Зайл бол зүгээр би тэр зүйлийг амьдралдаа хүсэхгүй байна. Яваадуул гэсэн утгатай үг. Тэрнээс ш тэгэж та хараалын үгээрээ хин нэгнийг гомдоогоод ч юм уу тийм ямар нэгэн одоо хүүсний хүмүүсийг ямар нэгэн арьс өнгөний хүмүүсийг ч юм уу гомдоохоор тухайн хүмүүст хүнд юм үзүүлэхээр үг ашиглаж байгаа бол тэрийг бол би үнэн голоосоо эсэргүүцдэг. Зүгээр нэг юм гэмгүү одоо жинхэнэ тэр цусаар гоож морч юм уу те туу чи юм уу чи гэдэг бол бүр амар энгийн зүйл. Тэгээд та үнэхээр хэрэгтэй үедээ хараалыг хэрэглэж чадах юм бол таны стрессний левелч буурдаг байх нь байна. Өвчин даах чадвар ч нэмэгдэг байх нь байна. Зарим тохиолдолд хүмүүсэнд илүү итгэдэг болоо та мессежээ илүү хүнд хүргэж чаддаг болох нэ. Тэгэхээр яг л нөгөө миний дандаа хэлдэг шиг юм болно ингээ хэмжээнд таарсан байх юм бол бүх юм зүгээр штэ. Тэгэхээр та одоо өөрийнхөө хараалын үгээрээ ямар нэгэн хүмүүсийг гомдоогоогүй л бол хүнд гай болохгүй л байгаа л хаяа нэг хараал хэлчихэд яах вэ? Одоо ингээ хүлнийхөө чигчи хурууг төмбөшгний хүлэн зогчоод яна хөлөө зогчлоо. Гэд явж яах вэ? Эсвэл зүгээр новшоо
Тэгэхээр аль нь илүү тайвширхаарай. Тэгэж бодолтой. Тэгэхээр тийм зарим үед яг хэрэгтэй үедээ хараалын үгийг бүгдээрээ ашиглаж сурья. Тэгээд нэг юм ойр зургийн хараалын үгийг бүгдээрээ энгийн normalize хийж сурья. Тэгээ бас хүмүүсийн хэлд оромжилсан хараалын үг хэлхээ бас болёо. Яг нэг юмны зааг нь олж сурмаар байна монголчуудаа. Хайртай шүү. Бай.